За сайдад ажлын амжилт хүсье. Танай хамт олон амжилт хүсье. За надад бас хэдэн мэдээлэл гаргаад өгөөч, ирүүлээч. Тэгээ танайхтаа бас урд нь бас өмнөх сайдын ч үед бас уулзж байсан. Тэгээд таг болчт юм билээ. Тэгээ ус ярихаар их сайн ойлгож авахгүй байх шиг байлээ. Бас говийн нөхцөл байдлыг ярихаар бас ойлгож өгөхгүй байх шиг байдгийн. Тэггүй байлгүүдээ би бас андуурсан байлгүй. Тэгээ амьд мал гаргах энэ ажлууд дээр нь багсгсан дээрээ. Тэгээ энэ дээр та бүхэн одоо энэ махны экспортыг хорихгүй 2 жил болсон одоо улсын их хурлд бол талархах хэрэгтэй. Ингэж одоо махны үн өндөр болж одоогийн малчдын өдөө амьдрах итгэл нь жоохон ч гэсэн сайн байгаа. Магадгүй залуу малчид эргэж одоо мал дээр гарах малчид, залуу малчид нэмэгдэх хандлага байгаа. За амьд мал экспортлж байгаа энэ үйл явцыг мэдээг бас явуулаач. За тэр малчин өрхийн хүүхдийг хэрхэн сурах тал дээр та бүхэн бас санаа бодлоо илэрхийлээч. Тэгээд ер нь бол нэг ангид өдөөгийн суманд нэг ангийн 30-аас 40% нь малчин хүүхэд байдаг гэсэн зөв ерхий тооцоо байгаа. Тэгэхээр зарим сумд бол бүр 15-16 хүүхэдтэй нэгдүгээр ангид хүртэл байгаа асуудлууд байгаа. Тэгээ энэ бол маш чухал асуудлууд юм аа. Маш одоо нандин хамгийн одоо эмзэг асуудал бол энэ асуудал юм аа. Тэр хүүхдийг 6-7 настайд нь малаас нь гэрээс нь холдуулаад ер нь бол сайн зүйл бол авчрахгүй. За ноос ноолуур тэмээний ноос угаах, хон тэмээний ноос угаах үйлдвэр Өмнөг аймгийн Далан задгад хотод төр хувийн хвшлийн түншлэлээр орон нутгийн төсөв хувийн хвшлийн түншлэлээр ашиглалтанд орсон. Энэ үйлдвэрийг та хүн явуулж үзүүлээд энэ үйлдвэрийг бодлогоор дэмжээч. Тэгээд ер нь бол энэ арьсшил боловсруулах үйлдвэр энэ ноос ноолуур ноолуур бол тусдаа. Тэмээний ноос бол бас гайгүй. Хоньны ноос одоо усад энэ түүхий эдийг үнэтэй болох тал дээр та бүхэн манаас яг худалдан авахч оронтойгоо үйлдвэртэйгээ хамтарч ажиллахгүй бол энэ бол ер нь бүтэхгүй зүйл болчиход байгаамаа. Тэгэхээр одоо өдөөгөр хамгийн одоо их яригддаг зүйл бол энэ малын арьс нэхий эдрийг одоо өнгөө байгаад одоо үнэхээр харамсаж байна гэдэг зүйл бол Монгол орон дээр яригдчих. Тэгээ энэ дээр бас дөрвтэй ажил хийхийг хүсэж байна. Энэ дээр бас нэлээд туршлагатай хүн бол энэ Говьсөнбөр аймагт байдаг ноос угаах үйлдвэр юм билээ. Бүх одоо зах зээлийн хүнд хэцүү үеийг даван туулж байгаа маш их зовлон бэрхшээлийг одоо үзсэн ийм үйлдвэр байна лээ. Тэгээд энэ үйлдвэрийн хүмүүстэй бас танаа хамт олон уулзах хэрэгтэй гэсэн юм зүйлүүд хэлье.